За 7 хоногийн сүүлийн өдөр улс төрд хэд хэдэн чухал зүйлүүд өрнөлөө. Өнөөдөр хамгийн эхлээд Монгол Ардын намын хяналтын ерхий хороо хууль зүйн сайд энх хоёрыг намаасаа хэрэгжүүлээд хэлсэн. За тэгвэл шинэ хяналтын ерхий шинэ даргатай хяналтын ерхий хороо энэ шийдвэрийг хүчингүй болгож энх хоёр буцаад Монгол Ардын намын албан ёсны гишүүн болж байна. За ингэснээр өнөөдрийн улс төр хэллээ. Хотын төсөв хилцэж байна өнөөдөр. Нийслэлийн төсөв өнгөрсөн оныхоос 9% буюу 4.6 их найд болтлоо. Өссөн байна. Сүүлийн 3 жил ерөнхийдөө нийслэлийн төсөв тогтмол өсөж байгаа. Дандаа өсөж байгаа. Зарлага нь ч өсөж байгаа. За энэ жил зарлага харин баг зэрэг бууруулсан гэж ярьж байна. За ингээд бусад одоо зүйл рүүгээ мөнгө оруулж байгаа юм байна. За хотын төсөв эх 7 хоногт батлагдана. 12 сарын 5 гэхэд хуулиараа батлагдсан байх ёстой. Тийм учраас өнөөдөр анхны хилцүүлгийг хийлээ. Эх 7 хоногт 2 дахь игээд ингээд батлана. За хотын төсөв хилцэж явах үед агаар орчны бохирдлын талаар төлөөлөгчид холбогдох хүмүүсээс асуулт асууж хариулт авсан. Энэ үеэр нийслэлийн засаг дарга Нямбатар нэг сонирхолтой зүйл хэлсэн юу вэ гэхээр Улаанбаатар хотын агаарын чанарын 7 ийм үзүүлэлтийн 6 нь одоо буурсан гэсэн. Буурсан гэхээр агаарын чанарын хинтэр үзүүлэлтүүд нь сайжирсан гэсэн. Ингээд сайжирсан юм үзүүлэлтээ гарсан гэдэг зүйлийг ярьсан. Мэдхгүй одоо ямар ч тэнд хэмжилтийн багш нар нь агаарын чанар сайжирсан гэж агаарын бохирдол сайжирсан гэж үзэж байгаа юм байна. Иргэд өөрсдөө сайжирсан үгүйг мэдж байгаа. За ингээд яг энэ нийслэлийн төсөв хилцэж явах үед чуулган хуралдсан өнөөдөр. За чуулганаар ямар асуудлууд хилцэх хэрэгтэй байсан бэ гэхээр 5 жилийн төлөвлөгөө өнөөдөр хилцэж батлана. За тэгээ мөн томилгоо явах гэсэн. Ямар томилгоо вэ гэхээр улсын хурлын тамирын газрын ерхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох ийм асуудлыг хилцэх байсан. Өмнөх нэг ерхий нарийн бичгийн дарга баасанд орж ажлаа хүлээл гэж хөргөдлөө өгсөн учраас улсын хурлын шинэ дарга учрал дараачийн үнээр томилох юм шаардлагатай болсон. Тэгээд дараачийн үнээр нь үндсэн хуулийн цэцгийн гишүүн Үлзий сайхан нэрлэгдсэн. Учрал одоо туршлагыг хараад өмнө нь одоо яг энэ албан тушаалыг олон жил харж ирсэн хүн. За тэгээд мэдээж одоо үндсэн хуулийн шүүхт ажиллаж байсан үндсэн хуулиа сайн мэддэг туршлагатай учраас сонгосон гэж ярьж байгаа. За ингээд томилгоо орж ирэхэд гишүүд янз янзын зүйлийг асуулаа. Өмнөх одоо үндсэн хуулийн цэцгийн шүүхтэр та үндсэн хууль зөрчиж одоо дүгнэлт гаргасан гэх мэтчлэн зарим нэг гишүүд асууж ирсэн бол зарим нэг нь одоо ерхий нарийн бичгийн дарга гэдэг бол улсын хурлын даргын одоо ажлын алба биш шүү. Даргадаа бити үйлчлээд байгаараа гэх мэтчлэн иймэрхүү зүйлийг хэллээ. Гэт яг ингээд тэгээд томилох гэсэн чинь ардчилсан намынхан завсралгаа авах хүссэн. Яагаад гэвэл яг энэ томилгоо одоо бид нэр мдээгүй байхад гинт оруулж ирээд ингээд бүлгэрээ хилцэж ингэж асуудлыг хилцээгүй байхад гинт оруулж ирлээ гэж Тэмүүжин гишүүн уурлаад 10 жил одоо төрийн эрхэнд байхаараа ийм дээрлэхгүй бол тийм үү гэх мэтчлээ ингээд Монгол Ардын намын бүлгийн дарга бат жаргалтай хэрэлдээд учрал руу дайраад ингээд сүулдэ учрал за энэ асуудлыг ардчилсан намд бүлгэрээ хилцэх юм хугацааг олгоё. Гэхдээ 3 хоногийн завсарлага өгөхгүй 2 цагийн завсарлага өгье гэж завсарласан. За ингээд завсарлаа. Энэ завсарлагаанаар юу өрнсөн бэ гэхээр нөгөө нэг ерхий сайдын асуулгын цаг өрнсөн. Өнөөдөр амжиргааны төвшин гэх мэтчлэн ингээд нэг сэдвүүдээр асуулгын цаг явагдсан. За гэхдээ ингээд яг асуулт нь ч тэр хариулт нь ч тэр ингээд дутуу ингээд явсаар хагаад тэгээд ус. Тэгээ энэ мэдк одоо гишүүд өөрсдөө хит их нуршиж асуугаад ерөнхий сайд нь хит их тойруулж яриад ингээд амжихгүй байгаа даа нөө эсвэл нөгөө асуулт асууж хариулдаг минут нь тийм бага байгаа даа нөө гэдэг иймэрхүү зүйл эргээд нэг харах хэрэгтэй юм байлээ. Тэгээд яг хагас туу юм болоод асуулгын цаг өндөрлсөн. За гэтэл өглөө засгийн газар хуралдаад ээлжид бусаар өнөөдөр хуралдаад хэд хэдэн одоо шийдвэрүүдийг гаргасан. Хамгийн эхний шийдвэр нь юу гэхээр төрийн өмчийн нэг 3 компани удирдлагад хариуцлага тооцох юм
шийдвэрийг гаргасан. За тухайлбал одоо мэдээлэл холбооны сүлжээ, МЯАТ, за тэгээд дулааны 4-р цахилгаан станц гэсэн энэ одоо төрийн өмчт компаниудын удирдлагууд хариуцлага алдсан учраас энэ компани удирдлагууд хариуцлага тооцно гэсэн юм шийдвэр гаргасан. Гэхдээ энэ нь одоо хариуцлага тооцно гэдэг ажлаас нь чөлөөлөх юм уу, аль эсвэл одоо шийдвэрлэл оногдуулах юм уу мэдэхгүй, ямар ч хариуцлага тооцно гэсэн. Тэгээ зарим нэг одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд ажлаас нь чөлөөлнө гэсэн юм мэдээлэл гараад ирлээ. Гэхдээ энэ хариуцлага тооцно гэдэг ерөнхий малгаан дороо тавьчихаар яг ямар нарийн хариуцлага тооцох нь тодорхойгүй байна. За тэгээ араас нь нөгөө нэг эмч ажилчдын илүү цагийн хөлс. За тэгээ нөгөө уралж онцлогын зардалт засгийн газрын нөөц сангаас 1 тэрбум 400 сая төгрөг зарцуулах болсон. Одоо нөгөө энэ их ханаа томоотой энэ үед одоо эмчнэр маш их уртсан цагаар ажиллаж байгаа. За тэгээд нөгөө янз янзын одоо тоног төхөөрөмжийн зардалт нь онцлогт нь зардал гарч байгаа учраас засгийн газрын нөөц сангаас 1.4 тэрбум гаргахаар шийдвэрлэлээ. За мөн Евразийн эдийн засгийн холбооны худалдааны нөгөө төр хилцээрийг улсын хурлаар өргөн мэдүүлэхээр гээд тогтлоо. Засгийн газраас иймэрхүү шийдвэр гарлаа. Чуулган өнөөдөр улсын 5 жилийн үргэлжлэлийн төлөвлөгөөгөө мэдээж баталгаах яг одоо энэ цаг үед чуулган хуралдаж байгаа. За тэгээд мэдээж удахгүй ерөнхий нарийн бичгийн дараа томилогдно. За ингээд өнөөдрийн улс төр нэг иймэрхүү товчхондоо нэг иймэрхүү